Жаргалан сумын Бугат багийн нутаг дэвсгэр дээр 100 хүүхэд хүлээн авах чадaltaй цэцэгхэн 15 дугаар цэцэрлэг үе таалгаа нээж хүүхэд багчуудаа хүлээж аваад байна. Ингэснээр аймгийн төвөөс алслагдсан гэр хорооллын сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 2-5 насны 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж нээгдэж байна. Тус цэцэрлэгэн нийтдээ 4 бүлэгтэй 14 багш ажилчдтайгаар үйл ажиллагаагаа явуулах ба өнөөдрийн байдлаар нийтдээ 70 гаруй хүүхдийг хамруулад байна. Тус цэцэрлэг нь бол Япон улсын засгийн газрын буцалтгүйн тусламжаар болох 750 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг. Энэ цэцэрлэгт нийтдээ бол 100 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгт хамраж чадахгүй байгаа гэр хорооллын хүүхдүүд байна. Энд хамрагдахаар боллоо. Мөн ажилгүй байсан багш ажилчдаас 10 гаруй багш ажилчид бол энд ажлын байраар хангагдаж үе таалгаа нээсэн бас их баяртай байгаамаа. Тийм учраас бид бүхэн энэхүү сайхан цэцэрлэгтээ хүүхдүүдэд бид хүлээж аавна, сурган хүмүүжүүлэх, тэднийгээ хөгжүүлэх их үйлстэй бид бүхэн бэлтгэл ажлаа хангаад 100% хангаад өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа хийх гэж байгаадаа их баяртай байна. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 1600 гаруй хүүхэд бий. Үүний 50 орчим хувь нь аймгийн төв буюу Жаргалан суманд байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 81% нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд эх 4 жилд энэ үзүүлэлтийг 96% хүргэх зорилт тавин ажиллаж байгаа талаар албаны хүн ярьж байна. Ховд аймгийн хэмжээнд бол нийт сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдийн 81% нь хамрагдаж байгаа. Бид 4 жилийн дараа 96%-д хүрэхээр төлөвлөж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар бас энд 2 цэцэрлэг байгуулагдсанараа 250-аад хүүхэд маань суралцах боломжоор ингэж хангагдаж байна гэсэн үг. Энэ боломжийг бүрдүүлэхэд бас бидэнд тодорхой хэмжээний дэмжлэг байхгүй энэ үйл ажиллагаа маань явахгүй. Аймгийн засаг даргын зүгээс 14-р цэцэрлэгийг нээгдэхэд тоногт хүрэмжийн зардал гэж 60 сая төгрөгийн зардлыг өөрийн нөөц хөрөнгөнөөсөө гаргасан. Мөн энэ өнөөдрийн 15-р цэцэрлэгийг нээхэд бас тоногт хүрэмжийн зардал болох 30 сая төгрөгийг бас засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж ийм асуудлыг шийдэж байна. Энэний цаана нэлээд олон сургуулийн өмнөх боловсролоор бэлтгэгдсэн үндсэн багш, туслах багш нар ажилдаа болж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань нэлээд үр дүнд хүрэхийн төлөө бид энэ сургуулийн өмнөх боловсролынхаа үйл ажиллагаанд ач холбогдол өгч ажиллаж байна. Тэгээд цаашдаа цэцэрлэгүүдийг байрж байгуулахаас гадна байгуулгын цэцэрлэг, хувийн цэцэрлэгүүдэд дэмжиж ажиллах, мөн хувилбарт сургалтуудыг үр дүнтэй явуулах гэх мэтийн ийм үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр бид нар ажиллаж байна. Жаргалан сумын Бугат багт цэцэгхэн 15 дугаар цэцэрлэг байгуулагдсанаар Ховд аймаг төрийн өмчийн 31, хувийн хөвшлийн 12, нийтдээ 43 цэцэрлэгтэй болж байна. Ялангуяа төвөөсөө аслагдсан гэр хорооллын чиглэлд шин цэцэрлэг байгуулж хүүхэд багчуудыг цэвэр эрүүл орчинд өсөж тарних хүмүүжих боломжийг бүрдүүлж байгаад эцэг эхчүүд талархаж байна. Цэцэрлэгийн дотоод орчин өчигдөр орж харлаа. Тоглоом тогтчлт өстой тансаг агаар сайтай их гоё байна. Хөгжмийн заал танхимтай гоё болсон байна. Гадна орчноо тогтчлох асуудал үлдэж байгаа юм байна. Тэгээд энийг эцэг эхчүүдийн зүгээс уриалан дуудаж дэмжиж гэсэн бодолтой байгаа. Ер нь зөвлөгжүүлэх талд анхаарыг гэж бодож байгаа шүү дээ. Ийм цагаан цэцэрлэгтэй болсон бид бас баяртай байна. Тэгээд цэцэрлэг бас агаартай их цэвэрхэн тогтсон баригдаж байгаа сайхан байна. Цэцэрлэгүүд тогтчлт сайтай бас тэгээд ангин том их сайхан саруулсан цэцэрлэг болсон байлээ. Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн цогцолмаа хүнс хөдөөж авах хөнгө үйлдвэрийн дэд сайд Сауле, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалан, аймгийн засаг дарга Галсан Дундаг, аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрөөхөө нарын албаны төлөөллөд оролцож нээлтийн тууцыг хайчлан тус цэцэрлэгт ажиллах багш ажилчдад ажлын амжилт хүслээ. Тус цэцэрлэгийг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж болох 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жинсийн орой компани 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр барьж дуусган улсын комист хүлээлгэн өгсөн юм а. Ийхүү Жаргалан суманд 15 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдсан үүд хаалгаа нээж хүүхэд багчуудаа хүлээн авлаа.